За энэ удаагийн хуралдаанаар бид нийтдээ 8 асуудал хилцгээр төлөвлөсөн. За товчхондоо аймгийн засаг даргын 2020-с 24 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт. За мөн аймгийн 2021-с 25 оны жилийн хөгжлөөний төлөвлөгөө. За 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсөв батлах тухай гих мэтлэнгийн 8 асуудал хилцгээр төлөвлөсөн. За нэгдүгээрт аймгийн засаг даргын 2020-с 24 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 22 оны хэрэгжилтийг бол үнэлж дүгнэлээ. За манай төлөөлөгч нар маань бас энэ үнэлгээтэй холбоотой, за мөрийн хөтөлбөрийн биелэлтэй холбоотой олон асуулт саналаа хэллээ. За хувь төлөөлөгчийнхөө хувьд бид нэр цаасаар юу гэдэг бийнийгээ хуурах биш. Үнэхээр Өвөр хангай аймагт энэ иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг иргэдийнхээ хуралдаан дээр ярьж энэ шийдвэрлэх талаар сэтгэлтэй ажиллах талаар аймгийн холбогдох хэлс агентлагийн удирдлагууд бас аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд бол бас үүрэг чиглэл өглөө. За улс орны эдийн засаг бол биднээс иргэдийн нүүрэн дээр илт ордож байна. Энэ бол өнгөрсөн жил долларын ханш ямар байсан бэлээ, одоо ямар байгаа вэ? Бүх хүнсний бүтээгдэхүүний суур үн болдог стратегийн бүтээгдэхүүн гурилын үн өнөөдөр ямар байгаа вэ? 9 сард байснаас 2 дахин нэмэгдсэн ийм байдалтай байна. Тэгээ хүнс хөдөө аж ахуйн сайд боловсруулалттай хариуцлага тооцвол бас илүү өнөөгийн байгаа нөхцөл байдалтай уялдах юм болов гэж харж байна. Хоёрдугаарт нь энэ сайдууд нэмсэн. Спортын сайд, төвчрлийн сайд гэл сайдууд нэмэгдсэн. Дамаа спортын салбар бол өмнөх оны мөн үеэс ерөөсөө үйл ажиллагаа нь хөдлөөгүй байдалтай байна. Бодит байдал дээр. Тэгэхээр сайд томилоод ажил сайжирч байгаа юм алхаа л гэж харж байна.